эсхий түүрхтэн үзүүлж байна. За сайн байна уу? Амар нөө. Эндээ за сайхан үлдэж гэнэ үү? Сайхан дарган намарч сайхан үлдэж гэнэ үү? Сайхан үлдэж байна. За аян замдаа сайн явж гэнэ үү та? Сайн л явж байна. За та хэд маань аян замдаа тавтаа явна уу? Оо тавтаа өөрчлөлтөөр ирлээ. За. Монголынхаа нийтдээ нэг 10 аймаг 80 гаруй сундуудаар нийтдээ тойрчлоо доо Монголын хэмжээ. Нэг 200 гаруй ангитай нэвтрүүлгээд одоогоор үзэгчтэй хүргээл явж байна. Нилээ ужиг явж байгаа юм байна. Тэгэхээр тий. Одоо төмнөл буян да тэгээ сайхан. Одоо ганц миний одоо хүч гэж явах энэ сайхан нэвтрүүлгийг чимэж Монголынхаа ард түмэнд мэлмэл сондрын сайхан мэлж байгаа. Өөрөөсөө амьдрал ариун туршлага тэр сайхан өв соёл чинь өөрөө тэгэл олон ястан ухсаатнараа ингээд ялгараад явахаар ёроол гүмэт талаа шиг ариун юм биш үү те. Насаараа явж суулт дийлэхгүй түүх. Яаж дийлэх вэ тийм ээ? Агуу сайхан дээдсэн. За өчтөр орой орж ирээд бид нар ч нэг 10-11 үед орж ирв. За. Ээш жоох өнгөрч явж байгаа дулаа болоосаа. За. Тэгээ буцаад хүрээд ирсэн. За зүг. Бас нэг эргэж уулзах хэрэгтэй. Уулзах хэрэгтэй явж. Эндээс миний энерги татаж штэ. Тэгсэн байна. Зүгээр яв энерги шээ явчихдаг үлээ. Одоо яг хуу бас ингээд би чинь бас ингээд юм болгодог бас нэг бэлэгшээлнэ. Яагаад буцаж байгаа юм бол бас нэг учиртай байна даа гэх. Тэгээ нэг хөх тэнгэрээ эсгий дуурахтан гэдэг манай нэвтрүүлэгч нэр нь ч бас юм байдаг. Бас уулзах учрах хүмүүсийн цаанаас нь уул ус тэнгэр ангаамаас ах ивэж уулзаж учруулдаг болов. Би бас бодож явдаг юм. Тэгээ бас тантай ингээд таарсан талархч байна. За гэлээ. Тэгээд энэ удаагийнхаа нэвтрүүлгээр бас сайхан Монгол үг ухааны талаар сайхан ярих чагаад бас их таатай байна. Монголын ард түмэндээ бас сайхан өвгдийнхаа тэр сайхан дээр үед тийм ээ. Энэ үг ухааныг одоо яаж дээдэж явсан ариун одоо сайхан сургаалыг Монгол ард түмэндээ болон хойш үедээ сайхан өвлүүлэх их сайхан нэвтрүүлэг болох болов уу гэж бодож байна. Тэр нэг уламжлаад ирж байгаа тэр үндэс угсаа тэр төрсөн нутагтайгаа хүн байгаад хүү холбоотой гэдэг. Тэр дундаа бүр төрсөн нутагтайгаа бүр илүү хүү холбоотой юм шиг байна. Малч тэр хүнч тэр байдаг. Монгол үхэнд одоо яг энэ Монгол уламжлалтай холбоотой, нүүдэлтэй холбоотой, соёлтой холбоотой маш олон эднэрийн их сурвалжийг болгосон язгуурын болсон тийм ойлголт терминологиуд одоо терминологийн хухад тухнууд. Онолууд маш ариун байна. Энд байгаа монголчууд одоохондоо гүйцэтгэл тавьж нүүдгийг буцаж уудлаа. Өөрөөр хэлбэл үүцэндээ гар хүрээгүй байгаа даа. Хүрээгүй байгаа даа. Үүцэнд гар хүрээгүй. Тэр болтол соёлоороо ил гарсан байгаа зүйлээрээ л өнөөдөр хүртэл амьдраад ингээд яваад. Ил гарснараа. Далд байгаа юмыг олж харахгүй. Хөрслөө болоод ороогүй гэсэн. Тэгээд зэрэг би бол одоо дөрвөн бэрх гэдэг энэ академиг 19 онд байгуулж ирсэн. Оо зөв. За хоёул сууж байгаа үргэлжлүүлээ тий. Дөрвөн бэрх. Дөрвөн бэрх академи гэдэг нь таана монголчууд дөрвөн бэрх гэдэгтэй холбоотой ойлголтын дээр шагааг гэж ойлгож байдаг. Одоо би бол одоо бас тэгж ойлгох гэдэг шүү дээ. Дөрвөн бэрх бол надад шагаал бодогдож байна. Шагаа бодогдож. За. Учир нь монголчууд сүүлийн одоо энэ 9 мөрний ихэнх нутагт ирснээс хойш ухамсарын оюуны том давааг давсан баг. Дөрвөн том даваа. Тийм, дөрвөн том одоо соёл иргэншлийг бүтээсэн гэсэн үг. Оюун ухаан. Тэгээд тэрний хамгийн ихнийх нь яг юун дээрээс тулгуурлаж бүтвэ гэсэн чинь дэлтгөрөөсийг гаршуулсан, номхруулсан буюу адууг эдлэгийн дээр хэрэглэж эхэлснээс болсон баг. Тэгэнгүүт монголчууд өнөөдөр нөгөө интернет төрүүлж хэрэглээд байгаа юм төрүүлж мэдээлэл авч хөгжөөд нь шүү дээ. Дэд бүтц сайн тавьсан улсууд төрүүлж хөгжөөд байна тий. Тэрнтэй адилхан цаг үедээ одоо 100 орчим мянган жилийн тэртээ болоод 100 мянга. Өнөөдөр гүн чинь 100 наслдаг 100 мянга бас аюултай уршаа байгаас тий. Тэр 100 мянган жил 100 мянгаас 60 мянга орчмын хооронд энэ хугацаанд талаа зэрэг адуу гаршуулснараа төрүүлж дэлхийн ертөнцийн мэдээлэл солилцдог болж чадсан. Илүү хүчтэй болж чадсан. Илүү бодтой болж чадсан. Өөрөөр хэлбэл хүчийг ухаанаар үржүүлэх багаж юу тэр нь адуун дээр толгуурласан маш их юм явж ирсэн баг. Тэрийг дагсан ухамсарын том ингээд олд толж гисэн. Нэгтгэн. Тий. Монгол адуу дэлхийг тамгалсан гэж. Одоо энэ чинь Монгол адуу гаршуулна гэдэг чинь одоо тэрнээс эхэлсэн баг. Хоёр дахь зүйл нь болохоор зэрэг энэний дараа хүмүүсийн хайр инэрл. Ихийн хайр гэдэг юм дээр тулгуурласан. Бид нар чинь яг хайр гэдэг юм дээрээс эв нэгдэл. Энэ гэдэг юм үүсдэг юм биш үү гэдэг дээр ухамсарын том ололт байсан баг. Тэгээ энэ дээрээс нөгөө бидний өнөөдрийн түүхний сургууль энэ дээр хичээлээр үздэг нөгөө ихийн эрхт ёс гэж хэлж эхэлдэг шүү дээ. Гарааны эцгийн эрхт ёс гэдэг.
Тий. Энэ бүх юмс чинь дандаа тэр ээжийн өөрийнхөө хүүхдүүдийн төлөө гэсэн тэр хайр инэрл дээрээс энэ овгийн байгуул энэ юмс үүссэн байгаа байхгүй. Хоёр дахь том одоо хөгжлийн том ухааны том олдсон шүү дээ Тийм байна. Энийг гаргасан. Гурав дахь нь болохоор зэрэг юу гэхээр зэрэг овг аймагуд олон ингээд хөгжөөд энэ нүүдлийн соёл иргэншилийг дагаад ингээд босч ирж байгаа үед ахын хувьдод ингээд дагаж гарч ирж яхад ухамсарын тухайд яасан бэхээр зэрэг энэ олон хилэндийн энэ олон газар орны энэ олон одоо ялгаатай хүмүүсийг манлайлахад тэднийг засаглахад удирдахад арга ухаан хэрэгтэй болоод энэ арга ухаан дээр нь юу гэхээр зэрэг тэр овгийг ахалж байгаа хүмүүс энэ овгийг ахалж байгаа энэ тал талаас овгийг ахалж байгаа хүмүүс цуглж хурж ирж байгаад хуралддаг. Одоогоор парламент. Энийг 3000 орчим жилийн тэртээ хийсэн баг. Байсан тий. Тий байсан. Тэгээд энэ өөрөөр хэлэх юм бол хүн төрлөختн дэлхий дээр яаж зохион байгуулалттайгаар оршиж амьдрах вэ гэдэг энэ ухамсарын оюуны дахиад 3 дахь том ололтыг олсон баг. За тэгээд энэ бүх юм ингээд цаашаа яваад ингээд явж итэл 13 дугаар зуунд хүрчиж богд эзэн Чингис хааны үед 4 дахь том ухамсар бүтсэн баг. Тэгэхээр зэрэг 13 дугаар зуунаас өмнө яасан баг нь 3 том ухамсарыг л өвөг дээдс маань дараагийн үед өвлүүлж исэн гэсэн үг байна. Тийм байна. Өв ухаанаар. Тийм байна. Тэгээд Монголын ус товчон дээр нэг юм үг байдаг. 4-р бүлэг дээр. Манглаа дундаа манлаада гагчнүүдэд дуваа сохор 3 нэрүүд хажир харнаа гэсэн үг байдаг. Тэрийг өөрчн бичиг дээрээс нанхад хэл рүү хөрвөөд Нанхадаа сүүлд нь буцаж орос хэл рүү хөрвөөд орсоос нь буцаад кирилл монгол хэл рүү хөрвөөд энэ хөрвүүлэгний дунд бол одоо хүртэл тэгдэд үлдсэн байгаа өгүүлбэр байгаа байхгүй. Тэгээ энэ дээр нэрвт гэдэг үг ганцхан удаа гардаг нос товчон дээр. Энэ болохоор зэрэг нээв буюу нүүхүү. Нүүхүү гэдэг нь болохоор зэрэг бидний зун нь эндээ байжгаад намарчаандаа буугаад ингээ буураа сэлгдгийг нүүдэл гэж хэлнэ. Нүүхүү гэдэг нь болохоор зэрэг ухамсарын оюуны энэ хөгжлийн шилжилтийг дэвшлийг нүүхүү гэж байна. Тэгээ энэ нүүхүү гэдэг үгэн дээрээс улбаасан ганцхан үг нэрвт гэж үг. Нос товчонд байх 4-р бүлэг дээр байдаг. Тэгээ нэрвт гэдэг үгнүүдээр монголчууд бол мэддэг хүмүүс маш ховор. Тэгэхээр зэрэг одоо нүүхүү гэдэг энэ нэрээр одоо монгол өв ухааны нэвтрүүлгийг энэ ард түмэндээ дараагийн үедээ хүргэх бас энэ түүхтэй холбоотой, нүүдлийн соёлтой холбоотой, нүүхүүтэй холбоотой энэ зүйлийг бол хүргэхээр ажиллаж байгаа. Тэгээд 13 дугаар зууныг хүртэл 3 ийм нэрвт буюу 3 том ийм бэрх үеийг давж ирсэн энэ оюуны том ололтыг олохдоо 3 мэдээж энэ цаг үеүүдийг туулахын тулд 100 мянган жилийн хугацааг чинь гөмөн их амь нас, гөмөн их нутаг ус, гөмөн их цаг хугацаа маш олон туулал судалгаа үздэй. Тэгээ энэ бүх юмны ард бэрх цаг үеийг туулж ингэж гарч ирсэн учраас тэр 3 нэрвт гэдэг тэр том эрдэм ухааныг мэддэг байсан учраас дуваа сохрыг тэгж хэлж исэн байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр Монголын нууц товчоо болон энэ бусад одоо их сурвалжууд өнөөдөр бидэнд кирилл бичгээр ирж байгаа дэр нөгөө дуваа сохор гэдэг тэр эрдэмтэй айхтар хүний маань зөвхөн 3 нүүдлийн газар гэж хардаг гэд биологийн нүд юм шиг ингэж тайлбарлсан 3 нүүдлийн цаатлыг хардаг гэд. Гэтэл нөгөөх нь болохоор зэрэг энэ 3 том нүүдлийн соёл иргэншлийн цаад ухааныг нь мэддэг хүн байсан гэл. Тэгээ хажир гэдэг өөрөө үнэн гэсэн үг байхгүй юу? Монголын нууц товчон дээр түүний газар гэж төрүүлсэн байдаг. Хажир гэж үнэн гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол арга технологи нь дараагийн үед энэ баараггүй амжилтанд хүргэн, баараггүй хөгжилд хүргэх тэр технологи буюу тэр арга ухааныг арга зүг монголчууд хажир гэдэг. Тэгэхээр зэрэг тэр нэрвт хажир гэдэг чинь өөрөөсийнх нь тэр 3 нэрвт хажир чинь 3 нүүдлийн газар биш. 3 ийм ухамсарын том соёл иргэншлийг бүтээсэн арга ухааныг мэддэг тийм хүн байжээ гэсэн үг. Тийм утгатай. Ийм утгатай байх. Тэгээ энийг одоо манай дараагийн үе залуучууд мэдээсэ гэж одоо миний тухайд хүсэж байгаа. Тэгээ 13 дугаар зуунд их Монгол улс байгуулагдах хүртэл энэ 3 нэрвт дээр тулгуурлаж хагаад 4 дахь том юм буюу богд эзэн Чингис хааны үед оюуны 8 сан гэдэг юмыг бүтээсэн байгаа байхгүй. Өмнө нь ингээд 7 нэрсэн байх. 7 нэрээ тэн дээр 8 дахьыг нь бүтээгээд 108 бэлгүүм ийм зүйлийг богд эзэн Чингис хаан энэ дээр нэмж оруулж ирж оюуны 8 сан гэдэг юмыг бүтээсэн энэ 13 дугаар зууныг 4 дахь том ухамсарын оргил үе гэж байгаа. Тэгээд энэ 4 энэ том хэцүү бэрх гэдэг нь ийм утгатай. Үеийг туулж ирсэн энэ өвг ухааны энэ цаад ойлголтыг дараагийн үедээ өвлүүлэхийн тулд хүүхдүүдэд загварчлахдаа 4 бэрх гэдэг ойлголтоор загварчилж ирсэн байна.
Тэрийг тоглоом наадамд нь байнга оруулж иж хүүхдийнхээ ой ухаанд нэгж хадахын тулд бидний өвгдөөс шагаан дээр тэрийг оруулж ирээд дөрвөн бэрх гэдгээр авч явсан баг. Тэрнээс шагааны дөрвөн нэр чинь өөрөө дөрвөн өөр шүү дээ, тий? Алц. Бөг. Цэг. Туухай гэд энэ дөрвөн нэрээр энэ чинь нэрлэж байгаа шүү дээ. Нөгөө адуу бидний одоо нэрлдэг адуу хон ямаа өхөр. Одоо та яг нөгөөт нь яг юугаар нэгэд нөгөө задлаад ярьдаг. Одоо саяны дөрөв нэр тий. Тийм дөрөв. Морин одоо юу гэлээ? Морин энэ дээр аль нь дээр. За ямар ч нэг нь бүг гэж байгаа. Нэг нь хоныг хэлж байгаа. Доош хараад ингээ бүгдийцэл бэрт. Тий. Цэг гэх тэгэхээр зэрэг энэ хонхортой хоньо ямаа дээшээ харцсан хэлж байгаа. Акц гэдэг нь болохоор зэрэг акц гэдэг нь болохоор алц гэдэг нь болохоор зэрэг тэмээг хэлж байгаа. Тэмээг хэлээд байгаа. Тий. Адууг нь болохоор зэрэг туухаа гэж байгаа. Одоо бид нар моригээ тэгээд идэг. Туухч одоо нэрлдэг байсан. Нэрлдэг байсныг нь тэгээ одоо танаа өвгдөөц өвөө эндэт нь тэгж байгаа бага хот. Шагаан нэслэе гэж ярьдаггүй. Бөөгцөг нэслэе минийх үү гэж ярьдаг. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Өв ухаан, өв соёл, өв уламжлал гэдэг нь бол гурван юм өөр ойлголт байгаад байгаа. Тэгээ өв ухаан бол одоо нэг өснө газрын хөрс гэсэн үг тий. Тэгээ тэрнээс бид нар ингээд тодорхой цаг хугацаа ингээд өнгөрөхлөө зэрэг байгалийн шалгарал явахад энд яг нь шинээр ургамал ургаж идэг. Яг тэрнтэй адилхан дахиад нэг жилийн дараа дахиад тэрэн дээр дахиад өөр ургамал ургаж идэг тийм үү? Яг тэрнтэй адилхан өв ухаан дээрээсээ тулгуурлаж юу н гарч ирээд байгаа юм. Өв соёлууд үүсч гарч ирээд байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг цагийн эргэлтээр нөгөө соёл нь яадаг вэ? Нэг жилийн дараа дахиад ургамал хагдраад дахиад ингэж ургадаг шээ тийм үү? Хэдэн 10 жил ургаж агаад мод хагдраад өмхрөөд унсны дараа дахиад эндээс соёл өөрөө яадаг вэ гэхээр зэрэг цагийн ирэхээр өөрчлөгдөж идэг зүйл. Мөнх юм биш гэсэн үг. Бид тэгэхээр өвгдөөцөө үнцэл мартаж болохгүй байна. Өв ухаанаа л авч байгаа. Тэр ухаанаа л бид нэр тоогилж авч явж байгаа хэрэгтэй гэсэн санаа. Өв уламжлал гэх юм бол яг хөглөө зэрэг саяын өв соёлыг, өв ухааныг дараагийнхаа үедээ өвлүүлж тээж байгаа энэ процесс гэсэн үг. Энэ нь өв уламжлал гэсэн үг. Аав нь хүүдээ дамжуулж байгаа. Овг нь тэндээс гарч байгаа хүндээ дамжуулж байгаа. Энэ процесс, энэ үйл ажиллагаа, энэ арга зүг нь болохоор зэрэг өв уламжлал гэдэг гэсэн үг. Тий. Өв соёл гэдэг үг. Өв соёл гэхээр зэрэг тэр хөрснөөсөө ургаж гарч ирж байгаа тэр зүг ургамал байна шүү дээ, тийм үү? Тэр соёл болж байгаа. Тэгж ийн гэсэн үг тий. Тэгвэл яаж энийг ургуулдаг юм бэ гэдэг тэр арга ухааны нь болохоор зэрэг өв ухаан. Хэдүүлээ яаж ургуулах уу гэдэг тэр арга хажир нь болохоор зэрэг өв уламжлал болоод тэр өвсийг яаж ургуулах уу гэдэг нь өвс нь цаанаасаа яах нь бидэнтэй бидэнгүүгээр ингээд хөрснөөс ургана. Тэр ургуулад байгаа тэр цаана зүйл нь болохоор зөв өв ухаан гэдэг. Ийм зүйл. Тэгэхээр Монгол өв ухаан гэдэг ойлголт руу Монголын одоо энэ соёлын байгууллагууд одоо орох цаг нь болжээ гэж миний тухайд бол одоо багш хүний үднээс харахад судлаач хүний зүгээс харахад одоо ингээд өв тэгш нэрийг ингээд дараагийнх нь өвлөө уламжлуулах ажлыг одоо ингэж судалж явж байгаа хүнээс харахад бол тийм байна гэж. Одоо тэгээ та хэд маань Хөвсгөл аймгийнхаа одоо улаан ус сум л одоо энэ бид тэд сургалтаа заагаа энэ хичнээн аймаг сумыг ер нь хамруулдаг ш. Өөр одоо яг аль нутгийн гаралтай хүн байна. Энэ одоо бас өв ухаан гэдэг бол асар том юм яригдл л да. Тэгэхээр нэрийн дэдл цаана бол ихтэй. Тодорхой юм бол одоо асар тэр өвгдүүдийн тэр одоо амьдрал ахуу бүхэл одоо явж байгаа тэр ухаан гэх юм бол одоо нөгөө ёстой нэг үндэстэй модноос салаалж байгаа тэр мөнчир шиг л их олон юм. Тэр зүйл одоо их сайхан энэ өв ухааныг одоогийн яг энэ үед одоо та ингээ анзаарч явхад. Тэр их одоо бас залуучууд маань явж байна. Энийгээ та одоо бас сургууль одоо цэцэрлэг боловсролын байгууллагууд руу бас нэг суманд нь бүр очиод ингээд заагаад тэгээд өвдүүлээд одоо нөгөө зургатаар харах биш одоо бодит амьдрал дээр ингээд харилцсан ярьж одоо заагаад яваад тийм. Сургуулийн хүүхдүүдтэй зааж гэнэ үү багш эцэг эхчүүд бүгдийг нь одоо хамруулж гэнэ үү? Зааг ялаалаа хөө. Тэгээд дөрвөн бэрх ахтай мөрөө яг Монгол өв ухааныг улсынхаа бодлого боловсруулдаг төвшинлөө санал болгож үтсэн. За. Одоохондоо тэнд тэрийг ойлгож барьж авах хүмүүсийн тоон тийм олон болоог байгаа учраас сайн дэмжигдэхгүй байна. Одоо шуудуухан хэлэхэд тийм. За тэгвэл тийшээгээ тэгж ноцолдно гэдэг чинь би өөрөө ингээд улс төрчим өөр юм хийгээд явах шаардлага гараад байгаа учраас тэр одоогийн миний сонирхол биш байгаад байгаа учраас. Тэгэхээр зэрэг яг бодит одоо фронт дээр гэж ярьдаг та хүмүүстэй талбар дээр нь сум орон нутагтаа байгаа иргэдэд тэгвэл энэ Монгол өв ухаанаа тэгвэл авчирч байгаа шүү гэдэг байдлаар тэд нарт хүргье гэсэн зорилгоор
Дөрвөн бэрх активын тусад нь хамтын хариуцлага гэж хөтөлбөрийг боловсруулад үүнийг Дорногов аймаг, Улаанбаатар хотын дүүргүүд, тодорхой дүүргүүдэд ингээд хүргээ явж гин гэсэн үг. Одоо бас хүргэж байгаа. Гэхдээ дандаа яг ирээдүйн Монгол эргүүнийг хүнийг бүтээдэг энэ байгууллагууд дээр буюу сургуулиуд дээр явж байгаа гэсэн цэцэрлэгүүд дээр. За боловсролын газрууд дээр бас очиж байна гэсэн үг. За тэгээд ер нь бол бид бүхэн мэдэндээ халуун илгэн нутаг гэдэг одоо монголчуудын маань одоо төрийн дуулалтаа энэ зэрэг цөөц одоо тэрний дараа ирэн бэлэгдэж хүн болгон амдаа аялдаг энэ дуу байдаг. Энэ дууг бүтээсэн одоо хүн бол Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн Жамцын Бадраа гэж хүний одоо том одоо хувь нэмэр байдаг тий. Тэгэхээр зэрэг Жамцын Бадраага одоо төрсөн нутаг буюу Хөвсгөл аймгийн Арбуулаг сум. Нөгөө Алдарт хотгоодын Чадарван Чингүнж явын маань одоо уугуул одоо нутгалж ирсэн нутаг. Чингис хааны одоо хотгоодын сүүлийн хотгоодын цагаан чулуутын овоо гэдгийг ч одоо яг ар шил дээр байж байдаг. Аруулаг сум одоо миний одоо уугуул нутаг. Аруулаг сум. Тэгэхээр зэрэг манай нутаг бол одоо тийм хотгоод хүн байна гэсэн үг тийм хоёлаа. Тэгэхээр зэрэг яс нэгтэй хүмүүс байна гэсэн үг. За тэгээд саяын өрөөнтний асуултанд тэр боловсролын салбар маань одоо энэ үнийг бол авч өөрийнхөө сургалтын хөтөлбөр багш нар маань арга зүйдээ ард иргэд маань хүүхдээ хүмүүжүүлж байгаа одоо тэр арга ухаандаа сургаалдаа энийг одоо яалчгүй ил гаргаж шингээх цаг нь иржээ. Энэ бол монголчуудыг дараагийн одоо 5 дахь одоо нэрвэт буюу 5 дахь том одоо нэг оюун ухааны дэвшилд хүрэхэд энэ монгол өв ухаан маань биднийг авчрах юм явж юм бэ. энэ монгол өв ухаанд тулгуурлаж авчрах юм. Би бол ерөнхий бүр хүн агуулгаар нь таны энэ юуг би ойлгоод байна. Тийм. Тэгэхээр зэрэг би нэ саяын агуулгаар гэхээр улс их орноо газар шороогоо эцэг өвгдөөс мөн алсыг хардаг. Ээлээдэггүй. Тэр үтгэл одоо хэдэн мянганаар нь харж ирсэн бүр тэр сүг зураг байдаг. Тэгэлгүй яах. Яагаад тэр сүг зураг бид нар тэр үед одоо бичгийн юу хөгжөөгүй байсан ч тэр зургаар ингээд би нэг арангаад явж байгаад нэг мөрөн баг дээр би очиж ирсэн. Тариатын. За. Тэгэн тэнд нэг мөрөн баг дээр нэг амралтын одоо нэг юу ажилладаг нэг өвөө байна. За тэр музей руу ингээд ороод танилцлаа. 4 жил болж байгаа одоо тэр гүзэн дэсэн шарт тус байна. За. Одоо ингээд 4 жил болж байгаа. Тэгээд амтлаад яг тийм өөрчлөлт байхгүй. Шин тутам. Юундаа байгаа юм бэ гэхээр яагаад тэр монголчууд тэр гүзэнд одоо юмыг хадгалаад ингээд явж ирсэн. Тэр чинь бас нэг ухаан байна. Тэр ухаан тэнд бодит дээр хэрэгжээд бидэнд соёл бол харагдаад байна шүү дээ. Хэдэн мянган жилийн өмнө. Тэгээ соёл болж бидэнд харагдаад байна. Энэ бол өнөөдөр хийчихээс бүр хэдэн мянган жилийн өмнө өвгдүүд маань судлаад энэ нэг юм дээр тогтцсон байна. Яг үнэ тий. Тэгэн гутаа гараад нөгөө нэг 20,000 гаруй сүг зураг байдаг гинэ. За нөгөө намайг дагуулж хараад тайлбарлаж байна. За. Тэр зургийг ямар ч гоё тайлбарлалт яг нөгөө оюун ухаанаар нөгөө хүн ингэ ярьж байхад төсөөл бодоод шүү дээ. За энэ нэг одоо бууг байгаа. Янгир байгаа юм. Эвэрдэн тал чон байна. Энийг болоход өвөө нь болохоор энэ аратан энэ рүү дайраад энэ өөрийгөө хамгаалахад одоо мөргсөн бол биш. Ийм одоо хүчтэй овг аймаг байсан шүү гэдгийг энүүгээр зургаараа илэрсэн. Зөв. Тэгээд янгир нь дахиад цаашаад нэг зурган дээр тушаалтай байдаг байхгүй. За. Одоо янгир аргал янгирыг номтгож мал аж ахуйр оруулсан шүү. Бичээсэн шүү гэдэг. Гих мэтлэн одоо ингэж нөгөө нэг хэдэн мянган жилийн одоо тий сүг зуршид хэдэн жилээр олон жил. Тий одоо чинь 12-аас 15 жил сүүлийн мөслөгийн үеийн тэрнээс ч хойш чинь буган хөшөө мөшөө энэ чинь яригдж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тийм их одоо жилийн тэртээ өнөөдрийг хүртэл ингээд бидэрт үлдээж исэн байгаа. Үгүй. Тэр масар их холыг харсан. Тэгээ тэр чулуу хэрвээ ярьдаг бол би бодсон. Химиг асуухсан даа гэж. Хөдөө орон нутагт бид нэ сумдад хурж ирээд энэ Монгол өвхөний сургалтаа өгөхдөө сургуулийн удирдлагуудад өгч байгаа. Яг тэднэртэй зориул тусад нь ингэж 2 том модуль 3 том модуль сургалт өгч байна. Модуль гэдэг нь болохоор тэр яг тусдаа нэг юм зорилготой амин чанартай сургалт байх нь шүү дээ тийм үү? Энэ сургуулийн бүх цэцэрлэгийн багш нарт нь өгч байна тусад нь. Модуль уу 2 юм амин чанартай тусдаа юм өгч байна гэсэн үг. Дахиад 3-т нь болохоор тухайн байгууллагад ажиллаж байгаа бүх ажилтнуудад өгч байна. Тэ одоо үйлчлэгч гэсүүлээд одоо нягтлангаа хүртэл бүх ажилтнуудад өгч байна гэсэн үг.
Дараагийн нэг зүйл нь болохоор зэрэг энэ боловсрол сургалтын байгууллагаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдэд бас өгч байна. Яг өөрсөнд нь зориулсан. Яг насанд нь тохирсон ийм хүүхдэд нь тэгж өгч яана гэсэн. Тэ бас болоогүй. Одоо тэгээд энэ сургуульд хүүхдээ өгөж хүмүүжүүлж бойжуулж авж байгаа эцэг эхчүүдэд бас зориулж өгч байна. Бүр эцэг эхчүүд намраад. Хамгийн гол юм чинь нэг эцэг эхчүүд мал одоо нэг өв ухаанаар хүүхдүүдэд зааж шүү дээ. Тэ зэрэг нэг суман дээр очихлоо зэрэг дунджаар шүү. Дунджаар нэг 500-аас 550 хүнд одоо нэг 3 хоногт хүрээд бид нар мордож байна. Тэгээд одоо хэд хоног? Одоо энэ түржирээ бид нар 2 хоноод 3 дахь өдөр рүү орж байна. За ингэж одоо өглөө ихэд бид хэд нэг 180 ахлагангийн хүүхдүүдэд сургалтаа орчоод дөнгөж сая гарч ирлээ би. Тэгээд гарч ирээд зөөж байна гэсэн. Тий. За тэгээд одоо Хөвсгөл аймгийн нэг 8 сумаар явж байна. Тий, Мөрөн хотоо оруулах юм бол бас чинь нэмэгдээд явж шүү дээ. Дахиад Хөвсгөл аймгийнхаа нийт бүх боловсрол сургалтын байгууллага буюу сургуулийн захирлууд бүх цэцэрлэгийн эрхлэгч нарт өнгөрсөн хавар энэ сургалтын яг ямар амин чанартай юу өгöd байгаа юм бэ гэдгээ introduction гэж ярьдаг танилцуулга сургалтыг бас хавар бүгдэнд нөгсөн. Одоо Хөвсгөл аймгийн боловсролын газрын одоо удирдлага маань ураад бид нар ийм сургалтыг бас зохион байгуулад. Тэгээд Монгол өв ухаан дотор нэг юм ойлголт байдгийн. Айл гэж ойлголт. Тэгэхээр зэрэг бидний үгэн дотор айл аймаг улсууд гэж хөгжүүл ярьж байдаг тийм үү? Яг Монгол өв ухаан тий. Монгол өв ухаан дотор айл гэдгийг юу гэж ойлгож байна гэхээр зэрэг өөрийн айлын 12 шинжийг бүрдүүлсэн 40-оос 50 мянган иргэдийн ийм бүлийг нэг айл гэж хэлээд байгаа. Гэтэл өнөөдөр бид нар айл гэхлээр зэрэг одоо танах нэг айл манайх эрдэнэ гэхэд нэг айл гэж ойлгоод байгаа шүү дээ тий. Гэтэл энэ айл гэдэг бол өөрийнх нь өөрийн гисэн аж ахуйгаа аваа явчихдаг. Өөрийн гисэн жаягтаа, өөрийн гисэн хүүхдүүдэд дараа үеэ бэлддэг ийм сургалт боловсролын тогтолцоотой өөрийнхөө одоо юугаа хоол хүнсээ бэлдчихдэг. Өөрийн гисэн ингэж тусгаар юм ингээд хангаж чаддаг. Өөрийн гисэн газар оронтой гэд. Ингээд ийм 12 том шинжийг илэрхийлсэн гаргаж харуулж чадж байгаа юм 40-оос 60 мянган иргэдийн бүлийг айл гэдэг. Одоогийнхор бол нэг аймаг байна гэсэн үг. Тэгээ би Хөвсгөл гэдэг нь хоймор айлтай эхний ээлжинд Монгол өв ухааныхын ойлголтыг айл гэдэг. Одоогийнхор бол одоо Хөвсгөл аймаг сум гэдэгтэй. Тийм. Тэгэхээр зэрэг одоо сум бол одоо нэг ийм шангас гэж ярьж байгаа. Одоо нэг тийм овгийн ингээд нэгдлүүд. Тэгээд одоо нэг голынхан гэж ярьдаг да тийм үү? Одоо энэний гол нэг голынхан гэхлээр нэг галынхан гэж ярьж байгаа гэсэн үг. Тий. Тэгэхээр зэрэг Монгол өв ухааныг уудлаад үзэхээр зэрэг цаана амин чанартай жинхэнэ утга бүхий үгс нь илэрж гарч ирээд байгаа байхгүй юу? Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Өв ухаан гэж одоо яриад байгаагийн зөвхөн ганц жишээ тайлбарлаад өгчий гэж бодож байна. Болох уу те? Болно. За 13 дугаар зуунд Өгөөдөө хааны үед их Монгол улс одоо хүчрхэг байх үед хамгийн том одоо газар нутагтаа болох гэж байгаа үед байх нь шүү дээ тий. 70 давааны хуралдаа ингэ том хуралдаа хийсэн байдаг. Тэр Өгөөдөө хаан зарлж хуралдуулсан. Хар хоринтой ойрхон газар байдаг гин гэлээ. Тэр газрыг бол мэдэхгүй байна одоогоор. 70 давааны хуралдаа гэдэг. Энэ хуралдаагаар 4-өөс 5 том шийдвэр гарсан байдаг. Одоо ах нар хуралдаж байгаа шийдвэр гаргаж байна. Одоо их хурал шийдвэр гаргаж байгаатай адилхан. Тэгсэн чинь тэн дээр нэг ийм шийдвэр байгаа. Тэрний юу гэхээр зэрэг татвар албан татвартай холбоотой юмыг илүү төгөлдрж үлсэн байна. Тэгвэл тэн дээр бүр ингээ түүхийн их сурвалжууд дээр бичээд үлдсэн. Малчтаас 100 мал малж байгаа хүнээс зөвхөн нэг малыг нь улсын татвар тавна. Нэг малын. Зөвхөн нэгийг нь. Одоо 100 хониноос нэгийг гэсэн үг. 100 адуунаас нэгийг. 100-аас нэгийг. Гэтэл нөгөө талд нь яг тэр үед их Монгол улсад газар тариалан эрхэлж амьдрэх хүмүүс байж. Тэ? Тэгвэл газар тариалан эрхэлж амьдарч байгаа хүмүүсээс татвар авах хэрэгтэй болно да. Тэгвэл тэрэн дээр сайн асуух зэрэг 100 биш. Бүр 10 шуудаа үр тарианаас нэг шуудааг нь авдаг. 10-аас нэг нь авдаг. Энэ хоёр чинь тоо их. Хамаагүй өндөр байгаа даа шүү дээ. Өөрөө айхтар ажиглаж штэ. Тэс энэ хүмүүс ингэж ажигладгүй. Энээс нь татвар аваад тэрийгэ бүрдүүлээд их Монгол болж ижээ гэдэг талаас л яриад байдаг болохоос шүү. Яг тэгвэл энэ саяын шийдвэр ямар өв ухаан дээрээс гарах вэ гэдэг нь их сонирхолтой. Ялгаа нь юу юм бэ? Тий. Тэгвэл 5 хушуу мал сарлагтайгаа нийлээ 6 буухтайгаа нийлээ 7 хушуу мал маань байгалийн энэ экос тэнцвэржүүлж баялаг гэдэг. Мал өөрөө. Туурайн завсараараа ургамлын тоосыг өөр газар шилжүүлж яадаг тодорхой шаардлага тэрэнд яах нь синдичж өгч тэрэнд яах нь бордоо болгож өгч яадаг хонхор газар нь маш олон ийм даваа талтай. Өөрөлд байгальд ээлтэй аж ахуй байхгүй мал аж ахуй. Энэ ээлтэй аж ахуй учраас энэ ээлтэй тэрнээс энэ лавь.
Өнөөсөө нэгийг өгийгвэл одоо та биднээс авъя гэх юм бол бид нар дуртай өгнөд уулсаа тий. Татвар матраас бултаад нуугаад хар данс хөтөлж өтөдөх шаардлагагүй. Нөгөө талдаа тарил эргэлж байгаа хүмүүс болохоор зэрэг яаж ярих зэрэг газрын өнгөн хөрсийг одоо хамгийн одоо олон ургамлын үндэс ширэлдэж торлог үсгэж тэрийг нягт цөлжилтийн эсрэг хамгаалж чаддаг тэр давхаргыг эргүүлж хайдаг. Газар тарил эрхлэхийн тулд. Тэгэхээр эн чинь газар халгаатай байгаа гоц. Тэгвэл тэрнийг нь газрын хөрсийг ингэж эргүүлжээж үр тариа гаргаж авж байгаа. Өөр тариа одоо урмал урган шүү. Ингэж аж ахуйг бүрдүүлж байгаа хүмүүсээс болохоор зэрэг газрын хөрсөнд халгаатай. Тогтвортой хөгжлийн эсрэг байгаа ийм зүйлээс нь болохоор зэрэг яг нь илүү татвар авчиж байгаа юм. Байгаль ээлтгээс нь бага аваад. Байгаль ээлтгээс нь багыг аваад, байгаль халгаатаагаас нь илүү ихийг авдаг. Тэгэхээр өнөөдөр одоо уул уурхаа ч юм уу ингэж явж байгаа нөхдүүд бол тэндээс олж байгаа ашигынхаа ч юм уу инээ тэр юмсаас одоо өвгдийн ухаанаар бол нилээн жинд арсан юм осод өгөхтэй болчихж байгаа биз? Тийм бай. Тийм байгаа биз? Тий. Мал аж ахуйдаар бол байгаль ээлтээр бага авах хэрэгтэй тийм бай. Тий. Тэгэхээр мал өөрөө газрын одоо бэлчээрийн даацыг алдагдуулж инээ тэрэ гэсэн юм бол их одоо өнөөдөр тийм буруу ойлголт. Яагаад гэхээр зэрэг Монгол өв ухааны ойлголт дотор яасан бэхээр зэрэг 950 мянган иргүнтэй иргэдтэй 200 сая толгой малтаа гэж бичигдсэн байдаг. Өнөөдөр бид нар чинь 60 70 сая толгой малтаа болонгуудаа бэлчээрийн даац мас хитрээд газрын хөрсийг ингээд цөлжүүлээд байна гэдгийг ингээд яагаад энийг энэ өв ухааныг мэдхгүй энэ мал аж ахуйтай холбоотой тэрний цаад юм мэдхгүй хүмүүс сэм дүгнэлт гаргаад байна гэсэн үг. Энийг мэддэг хүмүүс угаасаа их Монгол улсад 200 сая толгой малтаа байсан гэдэг энэ баримт байгаад тахад чинь. 200 сая. Сая. Одоогоос 3 дахин их байна шүү дээ. 60 сая биш 70 сая биш өнөөдөр их шиг 200 сая толгой малтаа. Тэгтээ амьдрал яваад байсан. Тэгэхэд энэ байгаль экологт ямар ч асуудалгүй явж ирсэн. Энэний цаан чинь саяын хэлж байгаа тэр өв ухааны ийм юмар зогсуулаад байдаг гэсэн үг. Хаад ноёд нь өв ухааны тэрэндээ тохирсон тушаал зарлиг шийдвэр жаяг тогтоодог. Өнөөдөр болохоор тэрийг мэдэхгүй юм дээрээс яваад ахлаа зэрэг чинь мартагдчихсан. Өв ухаанаас холдчихо зэрэг ингээд хийж байгаа үйл болгон байгальтай халгаатай. Одоо нөгөө яагаад дөрвөн уйлрлаар отор нүүдлээ гэдэг чинь тэр ухаан шүү дээ. Тийм шүү дээ. Өнөөдөр ийшээ би үхрээ хэлчихлээ. Маргааш тийшээ биш өөр зөвөр үлчээ. Нэг жишээ тийм. За өвлөө одоо энэ дахиад ирэхэд энэ урах ногоогоо төвлж хаваржаандаа яга буугаад. Намаржаандаа яга буугаад. Газар чинь нэгэ сэлгээд штэ. Энд чинь нэг бас өв ухаан шүү. Илээд ихгүй. Тэгэхээр нөгөө бидний өв ухаан гэдэг маань өөрөө яг энэ өв дээцээс маань уламжлал нийлсэн биднэрт энэ үлдээсэн. За та нар одоо яг ингэж л амьдраараа, ингэж л яваараа, ийм замаар яваараа, ийм замаар явахдаа энийгээ сайхан дээдлж яваараа. Гэхдээ би сая таны тэр газар тариалангийн одоо тариа бодсон юу ярьлаа шүү дээ. Авж байгаа татвар тий. За дээр нь одоо мал авж байгаа шүү дээ. Гэхдээ өв ухаан яг тэр авчихсан бодлохын нь байгалаа амар бодож шүү. Ерөөсөө л тийм шүү дээ. Монголчууд чинь өөрсөө ямар ухамсартай хүмүүс юм бэ гэхээр зэрэг байгалийн нэгдүгээр тавьсан байна. Тий. Тэгвэл байгаль ээлтэй юм байна. За зөв. Татвар мал татвар баг юм. Наа чинь байгаль халгаатай юм байна. Тэгэхээр байгаль руу асар тийм их нөгөө их сүсгтэй ард хүмүүс шүү дээ. Амьтаа болгоны хайрын дээдэлдэг. Үүдэг болох нь байгаль төрөг юм бол татвар. Энэ дээр нэг юм суурин соёл иргэншилтэй ард түмний амьдрахын философи. Нүүдлийн соёл иргэншилтэй хүмүүсийн амьдрахын философи хоёрын ялгаа ганц өгүүлбэрээр хэлээд өгчий гэж бодож байна. Залуучууд маань хэрэгтэй баг. Нүүдэлчин ард түмэн болохоор зэрэг эргэн тойронд байж байгаа одоо энэ модыг, энд байж байгаа чулууг, уулыг энэ бүх юмсыг амьтаа гэж үздэг. Амьтаа гэж үздэг. Тэгэхээр энэ амьтаа зүйл маань өөрөө амьтаагаар оршиж би оршноо. Хэрэв энэ байхгүй болчих юм бол би байхгүй болчихно. Энийг бас байлгахын тулд би бас амьд оршиж явах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол ямар ч эго гэдэг зүйл байхгүй, яг зэрэгцэж оршиж байгаа юм сэтгэлгээ байхгүй. Тийм учраас ийм сэтгэлгээн дээр эртнээс явсан энэ ухаантай хүмүүс чинь байгаль их дэлхийд халгаатай юмнаас чинь өндөр татвар авъя гэхгүй яах вэ тий. За тэгээ бас нэг гар олсонгүй тэгээд манай за одоо нөгөөх нэвтрүүлгийг бас дэмжиж хамтран ажиллаж байгаа компаниуд бас энэ Монголынхаа өв соёл, үүх түүхээ бас хойч үедээ өвлүүлэн үлдээх тий. Одоо хадгалах, түгээх ийм зорилготоос олон сайхан компаниуд бас хамтарч бас бензин тусалцааг үзүүлж байна. Тэгж байгаа бох тий. Сайхан бүтээгдэхүүнээс бас гарын бэлэг болгож Орсын төчдөөс өгөөрэй гэсэн. За. Энэ одоо хальбараа төмс юм. За. Одоо ингээд шууд тосноо гэж яриад байна. За. Дахиад одоо буглаг байна уу?
За. Орос дахиа. За. За гялалаа. За та бүхэндээ цаашдын одоо Монгол өв соёл, өв ухааныг олон түмэндээ хүргэх, энэ дүрсжүүлэх, баримтжуулах хамгийн чухал нь одоо ингээд дараагийн үеийнхэн ухаанд нь мэдлэг болгож өгж байгаа энэ их үйлдэл өндөрөөс өндөр амжилтыг хүсэн өрөө. Тэгээд цаашид бас олон нэвтрүүлгүүдээр ингэж хамтарч ажиллах байхаа гэж ингэж найдаж байна. За тэгээд та бүхэндээ аян замд нь алтан шар замд нь сайхан бүхнийг хүсэн өрөө. Дүүрэн сайхан яваад төвшин сайхан нэвтрүүлгээд үргээд ирээрэй гэж хүсэж байна. За баярлалаа.